За сайн байцгаана үзэгчдээ Дагин чаналаа. Өнөөдрийнхөө уншлагаараа та бүхэнтэйгээ болохоор тэр хүн таны талаар юу гэж бодож байна вэ гэсэн тийм уншлага хийн. За тэгээд энэ уншлага маань болохоор нэмэлттэй уншлага байгаа. Одоо илүү тодруулж харна гэсэн үг. За нэгдүгээр группийнхан маань болохоор энэ одоо юу гэж уншд юм бол доо? Air гинэ. Им хөөрхөн хөзрэн ийм гал энергийг санагдуулсан ийм гоё дулаахан энергитэй үзрээ. За хоёрдугаар группийнхан маань Inner Garden гинэ. Ийм хөрхэн цэцэгтэй үзэр сонгоно. За гуравдугаар группийнхан маань Air гэд гоё эрүүхийтэй үзрийг сонгох нэ. За тэгээ та бүхэн маань өөрийн хамгийн их татагдаж буй хөзрөө сонгоод бичлэгээ үзээрэй. За тэгээ хувийн уншлага болохоор би одоогоор хийж ихсэн. Тэгэхээр та бүхэн маань миний инстаграмаас хувийн уншлагын талаар мэдээлэл аваад тэгээд уншуулах холбогдоорой. За тэгээ баярлалаа. За сайн байцгаана уу үзэгчдээ. Нэгдүгээр группийнхан маань тавтай морил. Энэ хосын уншлага учраас маш юм нэг нэгэндээ хүчтэй таталцдаг. Одоо гал халуун гэх юм уу да. Тийм дурлалыг бол харуулдаг утгатай байна. За тэгэхээр та хоёр маань нэг нэгэндээ айгүй хүчтэй дурлсан тийм байх магадлал айгүй өндөр харагдаж байна гэж харж байна. Тэгэхээр нилээ нэг нэгэндээ хайртай одоо эхэлж байгаа ч юм те тийм хүн байж хүмүүсээж магадгүй харагдаж байна. За одоо болохоор тэр хүн таны талаар юу гэж боддог вэ гэ тэрийг харъя. Тэр хүн юу нь таны талаар юу гэж боддог вэ? Таны тухай юу гэж мэдэрдэм бол тэрийг хэлж өгөөч. За манай нэгдүгээр группийнхан маань үзүүлж буй хүн нь нэгдүгээр группийнхны маань юу гэж хардсан болоо. За айгүй малнаараа хөзөр буучлаа. За яг энийг авчи. За нэгдүгээр группийнхны маань үзүүлж буй хүн нь манай нэгдүгээр группийнхны юу гэж хардаг вэ? Юу гэж боддог вэ? Вау. Айгүй их тийм гал энерги бол гарч ирж байна. Амар хөөрхөн юм бэ. За жоох ингэж. За. King of Swords. За манай нэгдүгээр группийнхны маань үзүүлж буй хүн нь юу гэж харж байна вэ? Хэлж өгөөч. Энэ хараа 9 of Wands юм байна те. За энэ хүний тухайд таны талаарх бодол гэх юм бол та айгүй тийм халамжтай одоо итгэж болох үец нэг юм зөв хүн шиг бол харагдаж байна гэж байна. Одоо яа тэгэхээр энэ Queen of Pentacles иргэсэн байна л да. Миний ингээд харж мэдэрч байгаагаар бол та бүхнийг маань амар хөөрхөн юм одоо хүний хань ижил болоход амар тохирхууц ч юм уу те. Эсвэл ингээд одоо гэр бүл болоод ингээд одоо явах юм бол өөрт нь айгүй өмг төшгтэй байж чадхаар ч юм уу. Тэгж бол харж ийн таныг өрн айгүй тийм зөөлөн дулаахан сэтгэлтэй. Тэг ингээ хүмүүстэй амар юм юу ханддаг. Одоо бүхнээ зориулдаг ч юм уу те. Яг хайртай хүмүүстэй бүхнээ зориулах дэмжин сэтгэлтэй айгүй зөв хүн гэж бол хараад байна. Тэнд ингээ саана ингээд хүзраас иргэсэн. Тэгэхээр энэ хүн чинь угаасаа ингээд энэ хүзэрч гисэн тэгээд Ace of Wands ингээ иргэсэн гэхээр таны ингээ бодохтой айгүй юм одоо хүсэл эрмэлзэлтэй гэх юм уу да ингээд одоо цаашд ингээд энэ харилцааг улам бүр явуулъя гэсэн хүсэлтэй байгаа ч юм уу те. Ингээд таныг ботход маш их тийм сэтгэл догтлолын энерги бол гарч ирж байна. Тэгэхээр ингээд та яг ийм бүр сэтгэлийг үнэхээр их догтлуулдаг хүн гэж бол харагдаж байна. Одоо
ихэнхдээ нөгөө дөнгөж болцож байгаа ингээд нэг нэ таньж байгаа хүмүүсийн хувьд ингээд нэгнээ бүр амар шорхтой штэ ингээд бүр ингээд сонирхол тогтлол уулзсан гэхээр ингээд тогтлол чат мад ирэхээр баярлалтай. Яг нэг тим энерги бол гарч ирж байна. Хэрвээ жоохон ингээд уулзаад удсан хүмүүс байгаа бол энэ хүнийг чи одоо ч гэсэн ингээд таныг нэг юм анх уулзсан тийм нэг одоо тогтлол бол энэ хүнд үргэлж байсаар байгаа юм байна гэж бол харагдаж байна. За тэгээд энэ хүний хувьд жоох юм юу гэж магадгүй хэлэх гэснээ нилээ юм шулуухан байрыг хилчдэг хүн бол харагдаж байна. Тэгэхээр танд магадгүй ингээд бас жоохон ширүүн хандаад авах бас магадлал өндөр. Одоо энэ хүний ер нь уул характер нь ч юм уу те яг нэг юм нэг зан арын шингийн хувьд гэх юм бол айгүй түргэн хүн байх магадлал амар өндөр харагдаад байна. Энэ ингээд энэ ч гэсэн гал нэр гэхээр айгүй түргэн зантай хүн бол ялч хүн байна. Жохон ингээ өөрийгөө зарим нэгэн зүйлд одоо барьж хорж чаддаггүй. Тийм байх магадлалаас өндөр. Гэтэ ингээд яг одоо ерөнхийн таныг өгөж бодож байна вэ гэж асуух юм бол энэ энерги нь юу юм бэ л да. Энэ хүн чинь айгүй юм ингээл түргэн хурдан нэмийг шийддэг ингээл амар юм ирч хүчтэй урам зоригтой ингээл стенгин техниксэн тийм хүн байхад таны хувьд болохоор магадгүй айгүй тайван хүн учраас энэ хүнд ийм газардуулга болоод иж магадгүй харагдаж байна. Одоо энэ харилцаа ингээд энэ хүнийг ингээд тайван байхад айгүй тусалдаг ч юм уу те. Энэ хүн ингээд тантай байхдаа нэхгүй ингээд сэтгэл нь амардаг. Таны ийм тайван дүлгөөний зан чинь энэ хүнийг ингэж илүү аз жаргалтай, илүү тайван, илүү ингэж одоо юмд одоо төгсөж сандраад байхгүй те. Тэр ингээд ийм балансыг хөрхөн бариад байдаг гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүн таныг бол яг нэг тийм зөв хүн ээ гэж бол хардгаа гэж харагдаж байна. За гэхдээ нэг одоо таны талаар юу гэж боддог вэ гэхэд бол юу юм байна л да. Энэ ингээ magician хүзэр ирсэн. Тэгэхээр энийг болохоор би ингэж тайлбарлая. Таныг болохоор ингээд одоо юу чаддгаа жоохон мэддэггүй гэх юм уу да ингээд өөрөө авьяас чадвартай итгэхгүй байгаа ч юм уу те. Тэгэхээр энэ харилцаан дээр та жоохон итгэлгүй байгаа гэж магадгүй. Одоо ингээд энэ хүн яг надад үнэхээр сайн юм уу гэдэг ч юм уу. Тэгээ жоохон та эргэлзээд ээж бас магадгүй харагдаж байна. Тэгэхээр энэ хүний бодол нь болохоор юу юм бэ л да. Та жоохон өөрийгөө дутуу үнэлдэг байх хандлагатай. Тэгээ үүнээсээ үүдээд жоохон ингээд өөртөө жоохон харшлаад байх ч юм уу те. Ингээл хит амир анхаарал хандуулахыг хүсэх эсвэл одоо ингээд за энэ хүн ч намайг яаж тоохов те эсвэл одоо энэ хүн одоо надаас илүү мундаг намайг ингээд өөр хүнээр орлуулчих юм уу те. Ингээд та энэ харилцаанд ингээд юуг одоо энэ хүнд өгч чадж байгаа нь тэрийг өрөөсөө тэгж олж харахгүй нь өөрийнхөө тэр нэг бүрэн потенциалыг олж харахгүй гэж бодд юм байна. Одоо таныг магадгүй хичнээн үзэсгэлэнтэй одоо хичнээн хөөрхөн хичнээн мундаг ингээ хичнээн өөрт нь халамжтай гих мэт ингээд таны сайн чанаруудыг бол энэ хүн чинь аягүй сайн харж мэдсэн байна. А гэсэн хэдий боловч та болохоор яг тэр нэг өөрийнхөө одоо тэр бүрэн тэр нэг гой сайхан мундаг чадварлаг энэ төр гэдгээ бол олж харахгүй байгаа гэж л энэ хүн чинь хараад байна. Тэгэхээр магадгүй одоо хөзрөөс таныг маш тийм өөртөө итгэлтэй байгаарай гэж сануулж байгаа гэж харж байна. За нөгөө талаараа штэ те та магадгүй аягүй хичээгээд байгаа бол одоо энэ харилцаанд бас энэ хүн чинь харахтаа таныг хит хичээдэг гэж бас харж иж болно. Одоо та ингээ өөрөө жоохон дутуу үнэлээд байгаа штэ. Тэгэхээр ингээд хит хичээгээд те өөрөө одоо дутуу үнэлэхдэггүй тулд өөрт нь одоо сайн сайхан хандахын тулд те маш их хичээдэг байж магадгүй. Нүунийг таныг орхичихгүй гэсэн айдсаасаа ч юм уу те. Тэгмүүд энэ хүн таныг айгу өөрийгөө ядраагаад байна гэж бол харж байна. Бас ингэ юм бас дэндүү боддоор сарахгүй байна гэж хараад байна. Өөрийгөө жоохон дутуу үнэлээд байна уу да гэсэн бас бодол бас байна. За гэсэн хэдий боловч энэ хүнд чинь тэгэхээр одоо тийм энэ зүйлийг одоо нэг сүрэг гэж бол хүлээн авахгүй байгаа харагдаж байна. Таныг бол дэндүү одоо сайн сайхан тэгээд таныг ингээл бодоход айгүй их догдолтой юм бүр гараадгүй юмэр тантай ингээд
уулзмаар үргэлж санагддаг ч юм уу те. Унаал тийм нэр гарч ирж байна. Тэгээд esophagus гэдэг үзэр чинь өөрөө жоохон юм одоо sexual үзэр байдаг. Тэгэхээр магадгүй одоо жоохон би физиологийн хувьд танд илүү их татагддаг байх магадлал өндөр. Ялангуяа одоо энэ ингээ картуудыг харахад тийм одоо сэтгэл хөдлөлийн карт бол одоо яг нэг юм зүрх сэтгэлийн карт тийм ээ, яг тийм хайрыг илэрхийлсэн буюу ноёрны үзэр маань бол байхгүй байна. Тэгэхээр би бол энийг илүү одоо юм дуурлаж шохоорхол гэж бол хэлэхээр байна. Яг ингэж одоо хайр болох одоо явцтай явж байгаа ч юм уу те, нэг юм дуурлаж шохоорхол тийм байх магадлал айгу өндөр харагдаж байна. Угаасаа энэ сонгосон карт нүртэл тэгж тийм мэдрэмж өгч байсан. Тэгэхээр ер нь юм байна шүү. Илүү одоо эхэлж байгаа харилцаа юм уу даа л гэж бол харахаар байна. За юу яа, таныг өрнө айгу алуу зэрэг ирчлээ буцаага ичи. Ингээд буцаач ихээр хүмүүс гайхаад идэг юм шиг үлээ. Ингээд хит олон үзэр ирэхгүй ингээд нэг нэгээр нь одоо яг би одоо асуух зүйлээ хэлж байгаад хэлэхгүй бол энэ чинь ингээд утгагүй гараад ирдэг байхгүй юу? Мэрэг зүрнэ гэсэн үг. Тэгэхээр ингээд айгуусаа интеншнээ хийлээд ингээд нэг нэгээр нь татах юм бол илүү тодорхой гардаг юм шиг надад санагддаг. Тэгэхээр тэрэнд битгий одоо гайхаж янз бүрийн бичээрэй гэж гуйж байна. За одоо болохоор юу яа? Юу нь ерөнхий бодлыг харцаа. Тэгэхээр ингээ таны болохоор гадна үзэмжин гадна талаас нь юу гэж хардаг вэ ч юм уу те, таны өрн гадаад төрх нь юу гэж хаардгийг гэдгийг харъя. За манай нэгдүгээр группийнхний ер нь яг юу гэж хардаг юм бэ? Илүү гадаад байдлаас нь. За дотоод сэтгэл нь бол нэлээд галт үргэлжсэн байгаа гэж байна. За Nine of Swords. За гадна байдлаас нь юу гэж хардаг юм бэ? Judgment. За гадна байдлаар нь юу гэж хардаг вэ? Sober. За энэ өдрөө утрын би ерөөсөн мэдэхгүй учраас за ийшээ тавьчих. Өнөө бол юм нэмэлт үзэр ахгүй тэгэхээр их онцгой л гэсэн үг. Та бүгдийн маань гадуу их онцгой гэж хардаг баг. За дахиад нэг үзэр татъя. Гадна байдлаараа ер нь юу гэж хард юм бэ? Гэдгийг харъя. Талаадаг зүйл юм ч юм уу те. Ten of Swords яагаад ингээ гадна байдлыг асуухад таны айгуу тийм юу? Тэм дотоод сэтгэлийн юм чинь илэрхийлээд байна хүзэр маань. Тэгэхээр магадгүй энэ хүн чинь ингээ таныг харахтаа болохоор танд үнэхээр одоо юм юу тохиолдсон байж магадгүй л харагдаад байна л да. Nine of Swords болон Ten of Swords гэд маш тийм хүнд сэтгэлийн шарахтай хүний одоо хүзэр ингээд 9-10 гэд бүр ингээд дараалал гараад ирлээ л дээ. Тэгэхээр та бүхэн маань яг одоогийн байдлаар одоо эсвэл энэ хүнтэйгээ ингэж уулзах хугацаанд чинь айгүй хэцүү зүйл басан баг. Тэгээд энэ хүн чинь таныг айгүй одоо өрөвдөж хайрладаг байх магадлал өндөр. Яа тэгэхээр Nine of Swords, Ten of Swords хоёр гараад ирж байна гэдэг чинь амар юм сэтгэлийн одоо зовлон шаналл, депресс, гонёг готрол, зовлон зэргийг илэрхийлдэг байхгүй юу? Айгүй шаналтай үнийг илэрхийлдэг. Тэгэхээр за үнэхээр амар ингээд хэцүү зүйл мөл тохиолдоогүй л шүү дээ. Энэ хүн чинь таныг болохоор жоохон ямаа гутран өнтер гэж харж иж болохоор байна. Таны дотор л нэг юм болохгүй байгаа гэж л олон хүн чинь харддаг юм байна да. Танд айгу тусламж хэрэгтэй хэцүү байгаа ч юм уу. Сэтгэл санаа чинь айгу гундуу гэж бол харддаг юм байна. За нөгөө талдаа ингээ Ace of Cups иргэцэн гэх юм бол таныг айгүй хөөрхөн юм одоо зүрх сэтгэлдээ захирагддаг. Ингээд юм нэг оргисон хүн гэж яддаг штэ. Бас магадгүй их зөөлөн хүн гэж хараад байна. Одоо Ace of Cups гэдэг хүзэрчин их тийм хөөрхөн хүзрийг илэрхийлдэг байхгүй юу? Тэгэхээр та өөрөө их хөөрхөн эмэгтэй эсвэл эрэгтэй одоо царайлаг залуу. За эсвэл ингээд нэг юм хүний хайрыг татдаг хүн гэж яддаг. Энэ одоо хайрын ягны үзэр юм болохоор хамгийн эхлэл үзэр байдаг. Тэгээ ер нь бол нэг юм гой сайхан утгатай. Та хүний хайрыг татдаг байх. Ингээд нэг юм
зөөлөн хүн учраас та айгүй бусдыг ойлгодог. Эмпати гэдээ ярьдэн штэ тий. Бусдын оронд өөрийгөө их тавьдаг. Бусдыг гомдооч хуй, зовооч хуй энэ төр гэж боддог. Тийм зан араншинтай гэж боддог. Дээрээс нь энэ хүн гэж юм л та хоёр одоо юм айгүй юу вэ? Хоорондоо их тохирдог гэж бол хараад байна. Яалтчгүй. Одоо гадна байдлаараач тэр ингээд дотоод байдлаараач тэр та хоёр их тохирно гэж бол харддаг юм байна. Тэг ингээ өмнө ингээ аяны үзэр авахгүй байсан гээд одоо ингээ аяны үзэр гараад ирлээ гэхээр гадна талаасаа илүү их та одоо таалагддаг гэж болно гэж бол бас уншигдахаар байна. Таны гадаад үзмжинд илүү их татгцсан, илүү одоо сонирхол татдаг ч гэж болно. За жажмент үзэр хэрэгсэн. Би бол нэг юу хийж хэлнэ л дээ. Яг энэ Queen of Pentacles-тай адилхан. Таныг магадгүй штэ ингээд одоо өөрт нь их тохирдог хүн учраас одоо тийм цаашдын юм нэг ирээдүй харахад их зүгээр хүн гэж л хараад байна л да. Танд нэг юм нэг юу байна. Яг энэ хүний яг нэг тийм хүсдэг бас нэг тийм зүйл бол байгаа гэж бол хэлж гэн гадна талаасаа. За дотроо л мэдээж халамжтай, хайр дүрм юм мундаг хүн байгаа. Тэгэхээр таныг бол гадна доторгүй л өөрт нь үнэхээр их таалагддаг. Ийм хүн бол мөөн гэж бол хардсан байх шүү. Гэтэ нэг жоохон танд маань нэг юм сэтгэл зүйн асуудал байна уу даа л гэж бол хараад идэм бэ. Та маань эсвэл гаднаасаа яг гонигтай царайтай юм болов уу гэх. Тийм сэтгэл зүйн нэг тийм асуудал бол байна яалтчгүй. Энэ хүн чинь тэрийг чинь олж харсан байх шүү. Жохон готрон үзэлтэй энэ төр бол энэ хүн чинь юу нэгж хардаг байх магадлал аюу өндөр байна. Ингээ 2-2 хүзэр ингэж гарсан гэхээр та бүгдд манаас жохон хэцүү зүйл мөл тохиолдсон уу? Тохиолдсон юм байна гэж би бол харахаар байна. Жохон хүнд энергийн хоёроос мэдэрч байна. За одоо болохоор юу яа? Танд ингээд яг нэг тийм хэлж амжаагүй өсчих юм уу? Одоо яг тийм бүр нэг дотор гүн рүү хэдлээ орцгоё энэ хүнийхээ. Тэ за. Манай 1-р группийнхны маань үзүүлж буй хүний ер нь тэр ил гаргахгүй нууц нь юу юм бэ? Энэ харилцааны талаар 1-р группийнхны талаар юу гэж бодож байна? За. Page of Swords. За. Page of Cups. За одоо яг нэг юм сэтгэлийн хүзэр гарч ирж байна. Романтик хүн байх магадaltaй л юм байна. 5 of Wands. За. Анхаас энэ өдрөөс уншигдэж байна. Юу юм байна л та? За энэ яг энэ харилцаанд айгүй хойртолтой байна одоо. Энэ хүний төлөө ингэж айгүй их тийм хүмүүс байна уу? Эсвэл таны араас гүдэг бас юм сонголт одоо хүмүүс байна уу ч юм уу? Тэгж бол харагдаад байна. Одоо энэ хүний бодлын нууц гэдэг юм бол одоо юм таныг өөрийг нь тоохгүй байх вэ гэсэн айцтай гэж бол нэг талаараа харагдаж байна. За хэрвээ тийм биш бол энэ хүний араас их олон хүн одоо олон эмэгтэй олон эрэгтэй ингэж гүйдэг ч юм уу те. Энэ хүн айгүй тийм од одоо юм сонирхол татах үз хүний ингээд анхаарал татах үз юм уу те. Тийм хүн байх магадлал өндөр үү. Тэгээ ер нь бол энэ харилцааг л үнэ ингэж бодд юм байна л да. Яг танд хилээгүй зүйл нь гэдэг юм бол айгүй их тийм юутай. Одоо хичээл зүтгэл гарах хэрэгтэй ч юм уу. Тэгж бол айгүй хараад байна. Хин нэгнийг булааж авах. Эсвэл ихтэй ингээд танд айгүй тийм сайн мөртлөө ингэж одоо илэрхийлэхгүй байгаад байна уу? Нэг юм хаалттай юм бол гарч ирээд наа. Яалтчгүй. Эсвэл ингээд таны зүрх сэтгэлийг нь хүлээж авахгүй гэж айцтай байгаа ч юм.
За өвшөө илүү тодруулчих. Яг энэ хүний өмнө манай нэгдүгээр группийнхнаас нууж байгаа зүйл нь юу вэ? Нууж байгаа зүйл нь юу вэ гэсэн чинь энд нууц гэж гараад ирлээ. За ер нь аль юу юм бэ? Энэ харилцаанд айгүй тийм яарахыг бол огт төсөхгүй юм шүү энэ хүн чинь. Айгүй юм одоо хоорондоо ингэж энэ харилцааг ингэж болгож бүтээж одоо энэ харилцаа юу н цаашд яах вэ гэдгийг жоохон харж азармаар байгаа л хүн юм байна. Танд бол яг ингээд одоогор сэтгэлээ илчилчээгүй байгаа л энэ хүний хувьд сэтгэлдээ бол таныг айгүй боддог. Гэхдээ бүр ингээд амар одоо юм хайр дурал одоо хайр болцсон гэж бол хэлэхэд хэцүү нэг юм айгүй шохорхлын юм нэг сонирхлын байдалтай бол байгаа дээ. Энд ч гэсэн юм байсан. Тэгэхээр энэ хүний хувьд ингээд сонирхоод байна таныг айгүй сонирхож гин, шохорхож гин, юу хийж байгаа бол яаж байгаа бол гэж таныг их бодож гин, сонжж гин, таныг өөр нь ямар хүн бэ гэдгийг айгүй анзаарахыг хүсээд байна. Тэгжээж энэ хүн чинь яг юм нэг одоо бүр амар хайртай болох юм уу те. Гэт энэ нэг хайр сэтгэл ингээд нэг үргэлжлээ явна штэ те. Тэгэхээр одоогоор та хоёрын хувьд ч гэсэн угаасаа юм нэг нэг таних үештэн дээр явж гин удаа гэж бол харагдаад байна. Тэтлэх гүнзгийрээгүй байгаа л удаа л гэж бодож гин. Илүү сэтгэл зүйн төвшөнд. За би махад энэ төвшөнд бол та хоёр маань айгүй ойр дотн байх магадлалаас айгүй өндрөө. Яг юм сэтгэл зүйн төвшөнд бүрэн тэтлээ хайртай одоогоор яг тийм болоогүй байна. Одоо цаг хугацаанд танилцаад удаагүй байх магадлал өндрөө. За тэгээ энэ хүн ер нь танд юу гэж хэлэхгүй байна вэ гэх юм бол ер нь жоохон юм сэтгэлтэй одоо танд ингээд танаас юм хайр дурлалын мэдрэмж бол ер нь авч байгаа. Гэтэ хараахан одоо хайртай мартай гэж хэлээгүй. Нэг юм сэтгэл бол байна. За тэгээд энэ харилцааг бүр ингээд амар хурдан юм магадгүй дараагийн шатнд гараа маргана гэж бол бодохгүй л юм л та. Тэгээд айгүй тийм тантай л одоо ингэж уулзууж учирч одоо юу гэдэг. Тэгээд нэг хосуудын ингээд нэг их үедээ хийдэг зүйлсийг хиймээр ч юм уу те. Таныг л айгүй тийм яхаар байна. Ямар юм бэ гэдгийг чинь л айгүй олж харахыг хүсэж байна гэж тэгж байна. Яг бас бүрэн таньжаагүй байнал гэж энэ хүн чинь бодоод байна. Эсвэл та хоёроо л аль талдаа сонголттой байгаа учраас энийг бүр ингээд шууд одоо бүх сонголтоо хаагаад энэ хүн чинь ингээд шууд бол таныг сонгож ийн гэж яарахгүй байнал гэж хэлнэ. Жохон таныг бас ажаад өөрөө сонголтууд байгаа. Сонголтуудыг бас ажаад авах магадлал өндөр гэж харж байна. Энэ хүн тань руу нүгэлт хийх үү гэдгийг харъя. За. За ер нь энэ хүний нэг ерөнхий энерги гэх юм бол юу юм байна л да. Энэ харилцааг ер нь хаа хүрхийг харъя гэсэн ер нь бол бодолтой. Тэгтлээ одоо юм юутэй хүн бол биш. Төлөвлөгөөтэй гэх юм уу та. Тийм хүн бол биш ээ. Нилээ их тийм залуу энерги бол харагдчихээн. Залуу хүн байх магадлал өндөр. Ер нь юм нэг өөрийнхөө айгуу хөөрх юм юу юм байна л да. Одоо цагт амар амьдэрдэг зав. Ингээд тэгтлээ ингэж одоо төлөвлөөж тэгтлээ ингэж одоо тантай ингээл бүр амар одоо ястай ингэн тийг нь одоо хэдэн сарын дараа тийг ч юм уу те. Тэгтлээ тийм төлөвлөгөө алга. Ер нь өөрийн тийм айгу юугаа сонсдог одоо нэг юм зүрх сэтгэлийн дуудлагыг их сонсдог. Байрын бол харагдчихээн. За тэгээ тань руу бол үйлдэл хийнэ. Ер нь бол юм нэг шинэ хөөрхөн эхлэл мэхлэл хийхээр харагдчихээн. Та хоёр магадгүй одоо уулзаад удаагүй бол илүү одоо их тийм гүнзгийрэх ч юм уу те. Нэг арай өөр алхам бол хийхээр л харагдчихээн. Яг нэг нь одоо байгаа байдлаасаа бол шатахуулнаа гэж бол хэлж байна. Тэгээ энэ хүний хувьд жоохон юм юу юм байна л да. Одоо тууштай хүн байх тууштай биш хүн байж болцоошгүй. Яагаад тэгэхээр дэндүү юм одоо гал энергитэй учраас юм юу алга.
нэг юм тогтсон нэг юм юу алга байгаа байхгүй юу? Юу мэрчмдээ юм яг нэг төлөвлөгөө алга тэгэл ингээл амар юм бодсон юм ч алга ингээд тууштайхан шиг нэг энэ харилцаа ингээд бүр амар авч яваа энэ төр гэсэн нэг тийм одоо сэтгэл бол алхаа. Зүгээр нэг юм юу талтаа айгу сэтгэл хөөрөл ингээд төлөвлөгөөгүй за ингээд болвол болог ингээд ийм байх шүү. Тэгэхээр угаасаа энэ харилцаа айгу юм өглөөд удаагүй харилцаа бол энэ чинь зүгээр шүү дээ тийм ингээд нэг нэгнээ уулзаж сонирхоо явж гин. За ер нь иймэрхүү байна шүү. За тэгээ нэмэлтээр болохоор юу яана? Та хоёрын ойрын 3 сар ирээдүг нь харж өгнө. За одоо энэ холбоо илүү гүнзгийрэх үү гэдгийг харж өгнө гэсэн. За тэгээд хоёрдугаарт нь болохоор одоо таны зүгээс юу хийвэл энэ харилцаа илүү их одоо амжилттай болж бүтвэ гэсэн тийм зүгөөг харж өгнө. За тэгээ гуравдугаарт нь болохоор та хоёрын ерөнхий энэ харилцааны чи утга учир тийм ээ. Та хоёр ер нь яг ямар шүү холбоотой хүмүүсийн одоо кармик байж болно, сүүл мэдүүд байж болно, зүгээр ингээ уулзах хэвээр хүмүүс байсан уу гэдэг тэрийг нас харж өгнө гэсэн. За тэгээ нэмэлт авах хүсвэл миний Instagram руу чат хийрээ. Баярлалаа. За тэгээ нэмэлтийн үнэ нь болохоор 10,000 төгрөг авахлаа. За тэгээ баярлалаа. За сайн байцгаана уу манай 2 дугаар группийн маань тавтай майрал та бүхэн маань Inner Garden гэсэн хөзрийг сонгосон. За тэгэхээр та хоёр маань нэг нэгнээ айгуу тийм усалж, тусалж, дэмжиж нэгнээ айгуу халамжилдаг байх магадaltaй. Тэгэхээр магадгүй бас нөгөө талаараа энэ хүн маань айгуу тийм тайван, тогтвортой, дүлгөө хүнтэй, дотоод сэтгэлийнхаа гүнд айгуу тийм дүүрэн юм цэцэгтэй те нэг юм нэг одоо юу хүмүүсээ те дааз жаргалаар бэлгсэн ч юм уу те. Тийм хүн байх магадлалаас өндөр өө. Эсвэл их нэлээ юм та хоёрын айл нэг маань айгуу цэцгэн дуртай, цэцэг арчилдаг, гэртээ бас цэцэг тарьдаг. Тийм хүмүүс байх магадлал өндөрөө гэсэн үг шүү. За тэгээд уншлагадаа оръё. За таны тухай тэр хүн чинь юу гэж бодож байгаа вэ гэдгийг харъя. Таны үзүүлэлт юу вэ? За Three of Wands гэхлээ. Devil, Two of Wands, Six of Swords. За одоо манай үзүүлж буй хүн нь юу гэж бодож байна вэ? Fool. За шууд бол тийм мэдрэмж орж ирлээ. Энэ хүнд ийм хоёр сонголт байгаад байгаа юм уу? Энэ хүн чинь нэг талдаа бас хүнтэй байх магадлал өндөр өө. Одоо заавал хүнтэй гэхээр одоо бүр ингээд амар юм гэр бүлтэй хүмүүс гэсэн үг биш. Зүгээр одоо сэтгэлтэй хүн байх магадлал өндөр. Гэтэ энэ хүн таныг сонгож байгаа гэж бол харагдаад байна. Тэгээд энэ болохоор та харагдаад байна гэхээр та маань болохоор яг энэ хүнтэйг айгүй хөрхэн юм шин хүн одоо шинээр уулзж байгаа тийм хүн ах магадлал өндөр. Тэгэхээр энэ хүн чинь ингээд таныг сонгох уу одоо өмнөхөө сонгох уу гэж бас нэлээд өмнө нь эргэлцсэн байх хандлагатай харагдаад байна. За энэ Three of Wands бол энэ ингээд фул хэрэгцэн гэхээр таныг ер нь сонгоод байна уу даа л гэж бол харагдаж байна. Бас нэг хөөрхөн гэж юу алсын хараа энэ төр бол хараад байгаа бол харагдаж байна нэг юм төлөвлөгөөтэй. Энэ үнтэй ер нь болж бүтчихин энэ төр гэсэн бас бодол байгаа л харагдаж байна. За нөгөө талаараа одоо ингээд яг таныг ер нь юу гэж бодож байна вэ гэсэн тийм бодол мэдрэмжийн хувьд гэх юм бол таныг айгүй тийм гинэн цайлхан гэж бол хараад байна. Жохон бодлогогүй эсвэл одоо өөрөөс нь жохон дүү мүү болохоор илүү одоо хөөртөж хардаг байх боломжтой. За тэгээд Devil бол Nine of Wands гэхээр таны өрний юм нэг хүнд хэцүү байдлаа орхин явуулсан хүн юм уу да тэ өөрийнхөө одоо тэр нэг сөрөг байдал донтол интересээс салцсан айгуу тийм дотоод сэтгэлийн хүчтэй хүн юм уу да гэж бол харж байна. За тэгээ нэлээ юм одоо урам зоригтой, шин зүйлийг эхлэх хүсэлтэй юм нэг гоё юм дотоод тийм хүчтэй,
тийм хүн гэж бол хардаг байхаар харагдчихэйнаа. Угаасаа нэг гардын хүзэр хүртэл иргэсэн. Тэгэхээр та бүгд маань аюу их тийм сэтгэлийн хүчтэй. Тэгээд одоо аюу тийм өөрийнхөө тэр доторх сэтгэл энэ бүгдээ амар юм амар амгалан байх гэж хичээдэг те. Өөрийнхөө төлөө одоо нэлээд бас ажилдаг ийм хүн гэж бол хардаг байх нэ. Өөрийнхөө нэлээд болж бүтггүй зүйлсийг тавиа явуулсан хичээж байгаа. Тийм хүн гэж бол харддаг юм байна. За. Зан аашийн хувьд гэдэг үл таны нэлээд бас хөөрхөн буур сүртэй гэж бол хараад байгаа л харагдчихээн. Айгуу тийм юмд бас хөөрхөн гэж төлөвлөгөө энэ төр гаргацдаг ч юм уу те. Одоо юм гинэн хүүхчиг мөртлөө бас ингээд нэлээд бас цаавраа ингэж юм хүн боддог. Одоо яг гадна төрхөн болохоор ингээ хүүхчиг гинэн цайлган тийм мэт боловч дотроо нэлээд шазруун байрын те. Ухаалаг, бодлоготой тийм хүн гэж бол хараад байна. Тэгэхээр таны л яг энэ дотоод ертөнцийн хүнийг чинь маш их татдаг. Одоо илүү их одоо гадна талаасаа илүү таны яг тэр нэг дотоод зан ааш тэр бүгд нь их тийм сэтгэлийг нь хөдлөгдөг, татдаг байрын бол харагдчихэйнаа. Таны дотоод гоо үзэсгэлэн дурсан гэсэн. За. Илүү гүнзгийрүүлээ. Яг ийм одоо сэтгэлийн юм юу бол гарч ирэхгүй байна. Нэг тийм шохорхол хайр майр бол огт гарч ирэхгүй байна. Nine of Swords. Seven of Pentacles. Queen of Cups. За таныг болохоор айгүй юу их юм байна л да. Одоо энд хүртэл гарч ирсэн. Жохон бие дагаагүй гэж бол хараад байна. Та илүү энэ хүнээсээ нэлээд залуу байх магадлал өндөр. Эсвэл одоо дэндүү жохон юм их танхил өссөн ч юм уу те. Тийм байх магадлалтай гэж бол харддаг юм байна. Таны нэлээд юм нөгөө талаараа айгүй нялуун те ингэж одоо ирэх тэр гэж бол хараад байна. За тэгээд Seven of Pentacles болон Strength үзэр гарсан гэхээр та одоо нялуу юм шиг мөртлөө те хайр сэтгэлийн амьдралд ингээл амар юм да гэсэн одоо тиймэрхүү гинэ хонгор юм шиг мөртлөө яг нөгөө талдаа болохоор ингээд таны дотоод хүч мөч бол алж ийн л та одоо бүр амар хүчтэй гэж бол гарч ирж байна. Та айгүй тийм өсөн мөхтэй айгүй тийм тууштай хийх чадвар өндөртэй тийм хүн гэж бол таныг харддаг юм байна. Айгүй хөдөлмөрч одоо мундаг ч юм уу те одоо сургууль соёл энэ төр сурдаг бол та одоо гоё юу одоо хичээлтэй айгүй сайн ч юм уу одоо таны голч өндөр байх ч юм уу эсвэл одоо ингээд ажил төрөл хийдэг бол айгүй өндөр албан тушаал хашдаг эсвэл одоо юм ховор мэрэгчлэр амжилт гаргаж байгаа ч юм уу те таны хувьд бол айгүй тийм юутай хүн байна. Хүчин чармаал хичээл зүтгэл энэ бүгдийг амар харуулж чадсан тийм мундаг гэж бол таныг хардаг. Айгүй хүчтэй эмхтэй гэж бол харддаг юм байна. За эрэгтэй хүн үзэж байвал таныг маш хүчтэй эрэгтэй хүн гэж бол хардаг. Яг нэг тийм дотоод хүч бол танд байгаа даа. Тэгэхээр гадна талдаа та юм нэг хүүхчтэй гинэ хонгор эсвэл эрх нялуун одоо юу гэдэг ингээд тийм эмзэгхэн юм шиг мөртлөө дотроо л үнэхээр хүч чадалтай мундаг хүчрхэг юм хүн гэж бол хардаг гэж байна. За тэгээ Knight of Pentacles гэхээр таныг бас санхүүгийн хувьд ч юм уу те тиймэрхүү одоо эд баялаг амжилттай хувьд бол амжилттай гэж хөрхэн харддаг юм байна. Гэтэ ингээд бас юу байна л да одоо хитэ тийм боловч та маань айгүй их тийм зөөлөн дуутай гэжээс таныг хардаг гэж магадгүй. Одоо юм айгүй зөөлхөн яриатай ч юм уу. Надад зүгээр энэ хүзрийг хараад тгий санагдаад байна. Одоо эрх тавьж дуутай энэ төр ах магадлал өндөр өө гэж л харагдаж байна. Эсвэл ингээ айгүй хөөрхөн юм юу. Одоо хитэ ингэж өөрийгөө бүр амар ингэж дүгийлгэж яриад ингээл бүр нэг амзар хүмүүс идэв штэ. Тэгж бол хардаггүй таныг бас хөөрхөн дотгошоо гэж хараад байгаа гэж магадгүй.
Тэгж бол харагдаж байна. Тийм энд бас ингээд Six of Swords гэхээр таны бас жоохон дотроо бас ингээд нэлээ юм хүн бодож одоо бяцлагдаг те. Тийм байрын хүн гэж бол харддаг юм байна. За тэгээд мөн одоо юу байна л та? Ийм одоо ганцаардлын хөзөр бол гараад ирлээ. Тэгэхээр таныг бас ингэж харж байна. Жохо юм ганцаарсан байгаа. Сэтгэл санаа хэцүү байдаг гэж бас харах гээд байгаа хандлага бол байна. Та нэлээд одоо ийм дотгошоо хүн байх магадлалаас аяг өндөр авахгүй. Угаасаа inner garden гэдэг одоо илүү дотроо төвлөрчтэй өөрийн юм нэг дотоод хөгжөөл, дотоод сүнсний хөгжөөл эсвэл одоо ийм дотоод сэтгэлийн амар амгалан энэ бүгдтэй аяг төвлөртэй хүн байгаад одоо бусдад бүр нэг хиттэй жаагтар нээлттэй хүн бол биш гэж бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүн чинь гэсэн угаасаа таныг жоохон юм нэлээд дотгошоо эсвэл дотроо нэлээд хүнд хэцүү байгаа. Эсвэл ингээд найз нөхдөхгүй жоохон ганцаарсан өөрөө жоохон тусгаарладаг байрын хүн гэж бол хараад байна. Тийм. Өөрийгөөс жоохон илэрхийлэхтэй муу. Зөвхөн энэ үний нүдээр штэ тий. Тэгж бол хардгаа гэдэг чинь. Гэтэ бол та бол яг энэ нэг ажил төрөл одоо яг энэ сурлах хөдөлмөрийн тал дээрээ бол үнэхээр чадаад байгаа мундаг гэж бол энэ хүн чинь харддаг юм байна шүү. Таныг нилээ амбицлог мундаг эмэгтэй гэж бол хараад байна. Чадварлаг. За. Энэ хүн ер нь манай 2 дугаар группийнхантай ирээдүй хардаг уу? Энэ хүн ер нь манай 2 дугаар группийнхантай яа гэж бодож байна. Тэр талаар нь харъя. Ерөөсөө ингэж тийм хайрын хүзэр бол огт буусангүй. Та хоёр бол яг тийм үерхэж байгаа хүмүүс бол гэж хэлэхгүй. Тийг санагдаад байна. Уусаа тэгж хүзрүүд маань бууж ирж байна. Яг нэ таньч хорхоод явж байгаа хүмүүс үү гэж бол харагдаж байна. За. Two of Pentacles. За манай 2 дугаар группийнхантай юу яа гэж бодож байна вэ? Ямар нэгэн төлөвлөгөө байна уу? За манай 2 дугаар группийнхны үзүүлж байгаа хүн нь манай 2 дугаар группийнхантай юу яа гэж бодож байна. Ирээдүйн энэ төр харж байна уу? Манай 2 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхантай ирээдүй харж байна уу? Юу яа гэж бодож юм бол урт хугацааны ирээдүй бол үнэхээр харахгүй байна. Яг одоогоор л. За энерги бол өөрөө ингээд тухайн мөчөөсөө хамаарат угаасаа өөрчлөгдөж идэг. Хүний энэ чинь яг одоогийн бодол мэдрэмжийг бол уншиж байгаа. Тэгэхээр одоо энэ хүний хувьд биш үү таныг маш хорхол бол байна. Гисэн хэдий боловч ингээд юм юу алга. Урт хугацааны зорилго алга. За нөгөө талдаа болохоор ингэж шин зүйлийг эхлүүлэх гэсэн нэг тийм юу алга. Бодол гэх юм уу да. Тийм төлөвлөгөө энэ төр бол байхгүй харагдаад байна. Нэг ингээ харах юм бол яг харилцаа эхэлсэн ч хүмүүс биш үерхэд байгаа хүмүүс ч биш гэж бол харагдаж байна. Situation shift-тэй хүмүүс байх магадлал өндөр үү гэж бол хэлэхээр байна. Тийм одоо амар effortтэй ингээд одоо хүчин чармайлт одоо тийм зүйл бол энэ хүн чинь одоогор бол гарах тийм төлөвлөгөө алга сэтгэл зүйн хувьд ч гэсэн одоо бүр амар хайртай гэж бол гарч ирэхгүй байна. Зүгээр одоо айгүй хөөрхөн хөнгөн хорхоол дурлал маягаар энэ харилцааг айгүй хүлээн авч байна. За энэ үний амьдралд магадгүй ингээд юу байна л да. Хүн хэцүү зүйл тохиолдсон. Одоо тийм дотроо айгүй асуудалтай хүн байх магадлал байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ хүний хувьд яг одоогоор бол ийм нэг зөв цаг биш гэж бол хараад байна. Одоо тантай яг ийм нэг ямар нэгэн зүйл эхлүүлэх гэсэн чинь энэ хүний өөрт нь айгүй одоо амьдралын хувьд айгүй садаа бол гарч ирээд байна. За энэ нь болохоор ингээд тийм юу ч байж болно.
ямар нэгэн зүйл энэ хүнд чинь дуусж байгаа бол харагдаж байна. Нэг хүнд хэцүү зүйл энэ хүн чинь туулан явж исэн бол яг нэг тэрнээсээ хөөрхөн гарахаа явж байгаа энерги бол харагдаж байна. Айгу тэрэндээ нэлээд төвлөрсөн байгаа л байдлаа. Одоо оюун ухааны хувьд болохоор яг л тэр нэг өөрийн нэг тийм дотоод асуудал ч юм уу эсвэл одоо амьдралынхаа нэг тийм хүнд хэцүү зүйлтэй айгу нүүр тулаа явж байгаа бол харагдаж байна. Яг таны хувьд гэх юм ба шууд ингээд юм эхлэе. Яг одоо ингээд тантай нэг тийм гой сайхан бай гэд тэгэхээр нэг л юм болж өгөхгүй хаалт болгоо харагдаж байна шүү. За энэ хаалтыг нь жоохон тодруулаад үзье. За юунаас болоод юм гэж эргэлзэх болов. Юунаас болоод юм шинэ эхлэлтэр байхгүй юм бол хэлж өгөөч үзрэмж. Тэнэг. Star. За ийм байна. Яг нэг тийм өнгөрсний асуудал бол байгаад байгаа бол харагдаад байна. Энэ хүн чинь өнгөрсөнд тийм X-тэй энэ flowers үзрээсэн доор ирсэн шүү дээ. Тэгээ би бас түрүү хэлжсэн те нэг тийм өнгөрсөн баларсан харилцаа бол байгаад байх хандлагатай гэдгсэн шүү дээ. Тэгэхээр бол энэ хүн чинь нэштэй гэр бүл болоод салж исэн. Эсвэл одоо ингээд гэр бүл яг эхлүүлэх гэжсэн ч юм уу. Нэг тиймэрхүү асуудлаас үүдээд энэ хүнд одоо итгэл найдвар хүрхий айгуу тийм багтай. Одоо өмнө нь ингээд янз бүрийн урт хугацааны харилцаанд орж аваад гүн шархав салсан. Эсвэл одоо яг ингээд энэ хүнтэйгээ л үр таамд байна гэсэн чинь ингээд болж бүтээгөө тохиолдолд хүмүүс бол одоо айгуу итгэлээ алддаг шүү дээ. Тэ шинээр ингээд харилцаа эхлэхдээ маш нухацтай боддог. Эсвэл одоо айцтай болсон. Энэ тэр тийм авдал бол энэ хүнд байна. Тэгэхээр яг таны хувьд штэ энэ хүний ингээд нэг юм одоо яг сонирхлын татаад байна уугүй юу гэдэг нь бол харагдахгүй байна. Тэгэхээр энэ хүн таныг одоо бодох тийм юу алга гэдэг нэг юм одоо зав зай одоо юу гэдэг юм бэ те тийм нэг бодох юм нэг тэнхэлч алга гэх юм уу да. Одоо яг нэг тийм өмнөх жоохон харилцаа тиймэрхүү зүйлийг айгу бодож стресстэй байна бол гэж бол харагдаж байна. Эндээс ингээд star хүзэр ирсэн гэхээр жоохон энэ хүнд чинь одоо энэ ингээд тэн юу Ace of Pentacles-тайгаа ингээ гараад ирсэн. Ингээ тэгэхээр энэ хүн ингээ шинээр одоо энэ тантай ямар нэгэн зүйлийг эхлэе гэхээр одоо танд юм шиг бодит одоо хоёлаа яг ингээ тгий гэсэн нэг тийм бодит алхам хий гэхээр энэ хүнд ингээ star хүзэр ирсэн хэрэг эдгэрэл байхгүй байна гэж тэгж юм л да. Тэгэхээр энэ хүн өнгөрсний яг нэг тийм сэтгэл зүйн асуудал тэр нэг гэр бүлийн асуудал одоо тэр сал сарнил энэ бүх тэр нэг зүйлээсээ одоо гараад удаагүй байгаа ч юм уу те нэг юм хуцаа энэ хүнд байхгүй байгаа тантай учирцсан уу те айгу ойрхон та хоёр маань одоо тэр салалт энтерт нь одоо ойрхон учирсан уу те тиймэрхүү байх магадлал айгу өндөр харагдаж байна. Тэгэхээр энэ хүнд жоохон хугацаа хэрэгтэй. Одоо яг таны тэр нэг юм хүсэж байгаа ирээдүйн бодит зүйлийг бий болгох тэр нэг зүйлс бол энэ хүнээс айгу хугацаа шаардна л гэж бол харагдаж байна. Би сэтгэлийн хувьд бол үнэхээр бэлэмш байгаа гэдгийг бол илэрхийлж байна. За тэгээд одоо юм байна. Нэмэлтээр болохоор та хоёрынхоо ойрын 3 сар ирээдүг нь бол харж өгнө. За тэгээд одоо та энэ харилцааг ер нь болгож бүтээхийн тулд таны зүгээс юу их шаардлагатай вэ гэд тийм зөвлөгөөг нь бас харж өгнө. За тэгээд 3 дугаарт нь болохоор та хоёрын ер нь энэ учирсан энэ одоо харилцааны чинь одоо цаа дутуу учиртай ингээд ямар учраас та хоёр маань учирч байгаа нэг нэгэндээ ер нь сайн үеийн үрээр учирсан уу муу үеийн үрээр учирсан уу ч юм уу те тэрийг ингээд харж өгөх болно. Тэгээд нэмэлт маань болохоор 10,000 төгрөг гэж аа. Тэгээд та бүхэн маань авах хүсвэл инстаграмаар минь холбогдоорой. За тэгээд баярлалаа. Сайн байцгаана уу 3 дугаар группийн маань тавтай морил та бүхэн маань air гэсэн хүнзрийг сонгочээ. За тэгээд энэ нь болохоор юу юм бэ лээ? Одоо энэ харилцаанд нь штэ те шинэ өөрчлөлт орох одоо шинээр эхлэх эсвэл одоо бүр ингэж шинжлэлт гэсэн тийм утгыг бол гаргаж байгаа. За тэгээ та хоёр маань одоо нэг одоо илүү өөр төвшөнд харах юм уу те илүү одоо энэ харилцаа чинь өөрчлөгдөх шин шатнд гарах гэх мэт тийм өөрчлөлтийг бэлэгж байгаа хүзэр байсан. За тэгээ хөдөлөө уншлага юу гэх нөө харъя. За одоо болохоор таны бодож байгаа хүн чинь таныг юу гэж боддог вэ гэдгийг харъя. Манай 3 дугаар группийнхний маань үзүүлэлт буй хүн нь
Манай 3 дугаар группийнхнийг юу гэж хардаг вэ? Юу гэж боддог вэ? Тийг харж өгөө. Манай 3 дугаар группийнхний маань үзүүлж би хүн нь манай 3 дугаар группийнхнийг юу гэж хардаг вэ? Вау. Энд чинь харин гайгүй утгатай хөдрүүд гарч ирж байгаа чинь. Группийнхний маань бодж би хүн нь манай 3 дугаар группийнхнийг юу гэж боддог вэ? За энэ хүний хувьд болохоор юу вэ? Тэгээ яа ч юм бэ айгуу тийм салсан энерги байх магадлал өндөр болоо явчлаа. Олон аль тийм X-Mix-ийн уншлага болно шүү дээ. Тэгж бодож огт хийгээгүй. Гэхдээ яг ингээд энэ энергийг уншихад бэлэгдээгүй мөрөөдөл одоо юм бодит болоогүй хайр ч юм уу. Тэгж бол уншигдэж байна. Таныг яг өөрийнхөө одоо гэр бүл хайр болох хүн гэж бодсон боловч энэ тэр бол хүсэл одоо тэр бүх зүйл нь ингээд бодит байдал дээр босонгүй гэж бол харддаг юм байна. Таныг ингээ өөрийнхөө нэхнэр болоогүй гэж бол хардаг байгаа тийм. Таны талаар юу гэж боддог вэ гэдгсэн чинь таны талаар бол үнэхээр бодож мөрөөддөг. Таал яг тийм мөрөөдлийнх нь хүн одоо дэндүү бас ингэж юу харж иж болно ингэж хит хийсвэрлэж хит мөрөөдөмт хий одоо айгу романтик хүн байх магадлал өндөр байна. Эсвэл штэ энэ харилцаа ингэж цааш яг бүр юм одоо гэр бүл болохгүй гэж бодоод байна уу? Нэг л тийм юутай байна л да. Яг энэ хүсэл мөрөөдөл нь биелэхгүй байх вэ гэсэн айцтай нөө эсвэл одоо та хоёр маань салсан хүмүүс бол яг тэр хүсэжсэн мөрөөдөл нь биелсэнгүй тантай ингээд хамт одоо хосууд болсонгүй гэр бүл болсонгүй гэж хараад байна уу гэсэн тийм мессеж бол айгуу гарч ирж байна. Эсвэл ингээд хин нэг гэр бүлтэй болсон байх боломжтой. Та хоёр маань одоо яг болж бүтгэжсэн чинь энэ хүн чинь ингээ өөр хүнтэй суусан байх боломжтой. Эсвэл одоо яг ингээ гэрлэн болон бүтнэ гэдгсэн чинь та хоёр маань амьдралын салаа зам ирэхээртэй ямар нэгэн асуудлаас үүдээд нийлж чадахгүй байгаа. Эсвэл нийлээгүй тохиолдлыг өндөр харагдаж байна. Яг энэ хүний ингээд бодлын гүнээс бол та яг тийм мөрөөдлийнх нь хүн. Тэгээ бас таныг айгу гэр бүлээ болох хүн одоо бүрэн бүтэн хайр те энэ бүгдийг гэж хараад хардгийн болов гэж бол харагдаж байна. Нэг л зүйл болж бүтээгүй л харагдаад байна. За юу юм бол тэрийг харъя. Хэрвээ та хоёр маань юу нь болж бүтээгүй бол яг юу болсон юм болов? Илүү нөхцөл байдлыг тодруулаад харъя. Ил болж бүтээгүй хайр гарч ирвэ. Илүү энэ харилцааг гүнзгийрүүлээ. Юу гүнзгийрч харъя. Nine of Swords. За энэ харилцаа бол дууссан харилцаа байна. За хин айгуух шарахтай үлдсэн харилцаа. Яг нэг юм болж бүтгийн даваан дээр та хоёр маань болж бүтсэнгөө. За энэ нь болохоор ингээд хувь тавилан л юм л та. Та хоёр маань яалтчгүй одоо тэр нэг тухайн салах нөхцөл байдал чинь юм нэг та хоёроос үнэхээр шалтгаалаагүй. Цаад одоо 20 ертөнцийн шийдвэр гэж бол харагдаж байна. Хүн хичнээн их ингээд амар хүсээд те тэгсэн ч гэсэн яг юм хүснээр угаасаа зарим зүйлс бас болохгүй зүйл гэж байдаг шүү дээ. Яг нэг одоо тухайн моментод таараагүй ч юм уу эсвэл одоо тэр нэг нөхцөл байдал та хоёрын одоо ямар нэгэн асуудлаас үүдээд 20 ертөнц та хоёрыг салгасан гэж бол харагдаж байна.
За энэ салалт та хоёрт маань аягүй их тийм хүн дээр тусчээ. Үнэхээр зовлон шаналтай одоо сэтгэлийн гүн хямрал энэ төрт орсон болгоо харагдаж байна. Тэгэл ер нь юм одоо шудраг бус өнтер гэж бодоод байна уу аль нэг нь энэ хүний мэдрэмжийг үзэж байгаа учраас ер нь аль энэ хүн л ер нь амьдрал айгүй шудраг бус гэж бодоод байгаа ч юм уу тэгж бол харагдаж байна. Хэрвээ одоо яг болж бүтээ явж байгаа хүмүүс энэ онцлогыг үзчихвэл өөр бичлэгийн маань үзээрэй гэж гуйж байна. Тэгэхээр ийм бичлэг угаасаа одоо энэ групп угаасаа нэг юм салж царинсан хүмүүсийн нэрийг бол орж ирээд байна. Тэгэхээр та бүхэн маань энергийг ингээд таарахгүй бол өөр одоо сонголтыг сонгож үзэж болно шүү дээ. Тэгэхээр гэж хүсье. За. Нөл айгуу хайр дурлал одоо таныг хайр сэтгэл бол үнэхээр байсан байгаа бол харагдаж байна. Одоо юм зүрх сэтгэлээ ингээд илчилсэн боловч энэ хайр үнэхээр бүцэнгүү ч юм уу те. Нэг тийм нэг болж үтэйгүй нэрэг бол харагдаад байна. Тэгээ хоройрт нь өөрт нь айгуу шудраг бус хандсан юм шиг энэ хүн бол ийм мэдрэмжтэй явдаг. Яг энэ одоо энэ харилцааны талаар бол нэлээд хэцүү гэж бол гарч ирж байна. Гэтэ яг үнэндээ одоо та хоёрын болж үтэйгүй шалтгаан ч юм уу те. Нэг юм гэрлэлт нь харилцаанд нөлөөлөд байна уу гэж бас харагдаад байна. Энд гэрлэлт гээд аль нэг нь ингээ өөр хүнийг сонгосон эсвэл одоо юм 3 дахь харилцаа байсан байх магадлалыг өндөр. Та хоёр маань одоо тийм 3 дахь харилцааны хүмүүс юм уу эсвэл одоо үгүй бол зүгээр юм 3 дахь харилцаа энэ харилцаанд айгүй нөлөөсөн учраас та хоёр минь бол бүтээгүй ч юм уу. Ерөнхийн нэг нэрэг бол юм байна. Та хоёрын хайр бол үнэхээр бүтээгүй. Энэ хүн чинь одоо юм тантай болж бүтээгүйтэй айгүй шаналсан энергитэй бол харагдаж байна. Юу гэж хардгийг гээл гэсэн чинь учиргүй юм. Амар амьдрал өрнөө авчлаа энд. Энэ хүн таныг юу гэж хардгийг гэдгийг харъя. Энэ хүн таныг юу гэж хардгийг. Вау. Тавил газар шүү дээ. За танд бол үнэхээр их татагддаг. Таны өрн танд орыг донцсон ч гэх юм уу. Тэгж бол харагдаж байна. Гэтэ одоо ийм хитрхийн ингэж донтож, хитрхийн ингэж авсаас болж, хитрхи хүнийг амар ингэж одоо хардаж, харамлаж, хайрлах энэ нэг тийм гүн гүнзгий ийм зүйл чинь ер нь бол одоо яг эрүүл харилцаа гэхэд бол айгүй хэлгэдсэн шүү дээ, тий. Тэгэхээр жоохон ийм токсик байдлаар таныг айгүй хайрладаг, тий, амар юм. Одоо юу хийж авал яаж авал нэтэрээ те ингэж нэг тийм эрүүл өнцгөөс бол нүүн чинь тэгтэл бол таныг хайрладаггүй гэж харагдаж ийн бүр ингээл хит харддаг. Хит их хамтаа байхыг хүсдэг. Бүр ингээл бие махбодын хувьд ч гэсэн айгүй их өндөр таталцалтай. Таныг үнэхээр их сандаг. Иймэрхүү байх маталтай бол харагдаж байна. Та хоёр маань л яг л нэг тийм цаанаасаа бүр ингээл таталцалтай те учрах хөстэй байсан хүмүүс гэж бол энэ хүн чинь боддог. За тэгээд hermit үзэр хэрэгцэн гэхээр таныг бол айгүй тийм юу одоо ганцаараа туртай нэлээд дотгошоо introvert байрын хүн гэж бол хардаг. Тэгээ энэ ч гэсэн энэ хүн айгүй таалагддаг юм шиг бол харагдаад байна. Таны өрн тийм ерөнхий зан авирч энэ хүн их таалагддаг. Хит одоо нээлттэй биш юм уу? Одоо нэг юм ядаргаатай хүмүүс эдэн штэ хүн болгонтэй ингээл далжганаад байдаг. Тэгэж бол энэ хүн хардаггүй. Таныг айгүй тийм дотгошоо, дотроо буур сүртэй, ухаалаг их юм боддог, тунгаадаг те. Одоо оюун ухааны өндөр чадамжтай ч юм уу. Нэг юм итгэж болох үз бас. Айгүй сайн сайхнаар бол хардаг гэж бол харагдаж байна. Тантай нэг тийм юу дотоод одоо энэ нэг юу айгүй зөгцдөг юм шиг бол мэдрэгдээд байна. Та хоёрын нэг тийм зан ааш айгүй юм юутай. Хоорондоо зөгцдөг. Нэгээ маш сайн ойлгодог. Одоо ингэж удаан хамт байсан хүмүүсээс байх магадaltaй. Тийм байх боломжтой бол харагдаж байна. Нэгээ бүр ингээл хараал ойлгодог. Юу болохгүй байна, яаж ийж ийн гэд яг нэг тийм vibe бол өгөөд байна.
энэ хүн таныг өөрийг нь ойлгодог бас нэг тийм онцгой холбоотой энэ гэж бол хардаг байгаа дээ. Ялчгүй та хоёр маань бол нилээ энэ холбоотой хүмүүсээ одоо салсан ч гэсэн та хоёр бол нэгний үнэхээр мартаж чадаагүй гэж хэлнэ. За, Харипен үзэр хэрэгцэн таныг айгуу тийм өндөр боловсралтай эсвэл айгуу тийм зиндаа дээгүүр. За, эсвэл бүр юм юу? Айгуу тийм уламжлалт одоо юм даруухан тэгээд гэмтэй. Уламжлалт гэхээр ч айгуу тийм ёс заншил одоо тийм зүйлд айгуу дуртай. Айгуу тийм гэж л хардаг. Хит их тийм юу биш. Хит чөлөөтэй бүр нэг хит ингээл амар хэцүү хүмүүс эдэг штэ. Тийм бол биш айгуу тийм ном журамтай, ёс журамтай одоо ёс уламжлал, шашин шүтлэг энэ төр гээд бүх юм танд бол байдаг те. Таал нэг тийм арай нэг тийм одоо дэшээ юу гэмэрч юмдээ жоохон зиндаа дээгүүр ч юм уу те. Одоо зиндаа гэдэг чинь хүний заавал тэр төрөнг биш шүү дээ те. Хүний нэг бие авч явж байгаа байдал, ихэмсэг байдал энэ төр штэ. Тэгэхээр таныг бол айгуу тийм ихэмсэг ер нь л жоохон нэлээн л лагл гэж бол хараад байна. Тийм хүн гэж бол харж байна яалтчгүй. Таны бас айгу гэр бүл болох хүн гэж бол хардаг гэж бол харагдаад байна. Одоо нэг тийм итгэл даах үзэх юм уу? Нэг юм хүний хань болчоор, хүний хайрыг татчихаар. Хамтдаа ингээд бодол бүтээ явахад ингээд нэг юм дэмнээд явцдаг. Тийм энерги бол танаас бол хардаг юм байна. Таныг бол үнэхээр нэг тийм өөрийнх нь л яг нэг тийм өөрийнх нь л хүн гэж бол хардаг гэж би бол хэлнэ. Танд үнэхээр их хайртай. Одоо хит их хайртай болохоор айгу алдахыг хүсдэггүй айдаг. За эсвэл одоо маш их тийм та хоёр маань хоорондоо айгу тийм зохицдог учраас энэ хүнд чинь үнэхээр их таалагддаг те. Таны нэг дотоод ертөнцийг үзэх үзэл одоо итгэл үнэмшил нь бүгд айгу тийм онцгой байх магадaltaй харагдаад байна. Энэ бүгд чинь энэ хүнийг айгу их татдаг. Та хоёрт юм бол одоо бие махбод юм болоо одоо сүнсний таталцал бол нэлээд өндөр түвшинд байна гэж би бол хэлнэ. Эсэвкапс хэрэгжүү. За энэ хүний өрн дараагийн хийх үйлдэл нь юу вэ? Харъя хэдүүлээ. Энэ айгуу тийм хэцүү. Та хоёр одоо яг яасан юм болов? Та хоёр бүр үнэхээр салсан. Энэ бол үнэхээр салсан хүмүүсийн уншлаа. Энэ хүн бол айгуу тийм сэтгэл зүрх одоо гуниг шаналаар бол яг одоо бол үнэхээр дүүрэн байна. Сэтгэлдээ яг юм нэг 3 сэлэм зоолгоцсон юм шиг сэтгэл санаа нь бол зовоод байна. Хайр гэдэг зүйл нь бүр итгэл алдарсан байна. Ингээд эсэвкапс иргэцэн ямар ч юм одоо шин зүйлийг ингээд эхлэх нэг юм хайрын нэг тийм итгэл алхаа яг одоо хорол орхигдсон мэдрэмжтэй байна. Гэт нэг юм төлөвсөн зүйл нь бүтээгүй гэж бол харагдаад байна. Тэгээс тантай бол айгүй эвлэрхийг хүсэж байгаа юм шүү. Та энэ үнийг хайсан уу? За хаяагүй гэж бодоход та хоёр маань нэг айгүй орхисон уу те? Муудсан уу? Нэг юм болсон гэж бол харагдаад байна. Энэ хүний хувьд бол үнэхээр танд хайртай л гэж буугаад байна. Хайр сэтгэлийн шаналтай энерги л байна л да. За яг ямар үйлдэл хийх вэ? Үйлдэл хийх үү гэдгийг харъя. Бүр үйлдэл хийх үү гэдгсэн чинь юм үйлдэл одоо бүр ингээд амар хурдан юм charity үзэр гараад ирсэн. Тэгээд энэ Night of Swords гээд за тань руу бол үйлдэл хийнэ. Тантай үнэхээр ярихыг хүсэж байна, ярилцахыг хүсэж байна, тань сэтгэлээ илчлэхийг хүсэж байна. Одоо юмыг илэрхийлэхийг хүсэж байна те. Энэ бүр морин хүртэл ингээд цураацсан те. Амар хөөрхөн ингээд дайн дараг бэлэн байгаа юм шиг те. Тань руу бол үйлдэл хийн, тань руу очин, тантай ярилцсан том утгагүй. Нэр утгагүй энерги бол гарч ирлээ. За тэгээд нэмэлтээр болохоор ойрын та хоёрынхоо 3 сарын ирээдүг нь харж өгнө.
За тэгээд та үнэхээр энэ харилцаа ингээ болж бүтээе гэж боол та ер нь юу хийвэл энэ харилцаа илүү их одоо болж бүтэх вэ те таны зүгээс ямар байвал зүгээр вэ гэсэн зөвлөгөөг нь харж өгнө. За тэгээ ер нь энэ харилцааны чинь тийм гол утга учир те та хоёр яагаад уулзсан гэдэг талаар нь харж өгнө. Тэгээд нэмэлтийн маань авахыг хүсэх юм бол инстаграмаар холбогдоорой. За тэгээд нэмэлтийн төлбөр нь болохоор 10,000 төгрөг болно. За тэгээд миний уншлагыг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.